Сайн байцгаана уу? Намайг Балансруу хөхтэй Соёнбоо гэдэг VIP автоклубын тэргүүн, VIP автоклубын тамирчин, дрифти спортоор өөрийнхөө бүх ад жаргалыг мэдэрж байгаа юм залуу байна. Яг миний хувьд кайф авдаг зүйл яг тэр зам талбай дээр хөндлөнгөөрөө явах мэдрэмж л хамгийн гоё мэдрэмж. Хамгийн гоё үнэр нь зүгээр шатсан дугууны тэр үнэр бол одоо бидний хувьд л тэгэл арц гангал юм да ер нь. Сайхан тэр үнэрээ аваад сэтгэл сэргээл. Цардахал коронавигийн улмааслаад 2 жил тэмцээн уралдаа явагдахгүй байжгаад 2021 оны 8 сарын 28-нд 2 жилийн дараа анхны тэмцээн зохиогдсон. Монгол улсын хэмжээнд бараг хамгийн олон машин орсон тэмцээн баха. 63 тамирчин орсноос тэн дээр нэгдүгээр байранд ороод аваргын төлөө гарч ирж явах тэр мөчл миний хувьд бол бүр үнэндээ л хайпи бүр хамгийн ад жаргалтай мөчөөс. Би бол унж байгаа машин өөрөө амтай гэж боддог байхгүй юу? Ялангуяа уралдаж байгаа машина. Нэг авсан машина яг өөрөө тэрийгэ унаад өөрөө амжилт гаргах га тэрнүүгээ зүрх сэтгэлээ зориулаад явсан бол яг тэр солихыг өрн хүсдэг. Nissan Silva S15 гэдэг машинаар одоо өнөөдрийг хүртэл тэмцээн уралдаанд ороод явж байна. Миний 2 дахь машин. Даахаа S15 3 ширхэг 3 байгаа л да. Тэгэхээр ер нь тэгэл S15 гэдэг машинуудаараа л явж байна. Бид нар бүгдээрээ 2022 онд VIP автомото пистолынхаа 10 жилийнхээ ойгоор бүгд өнгөөрөө жигдрээд ногоон өнгөтэй болгож гаргаж ирсэн. Авто спорт аюултай гэж ойлгодог байхгүй юу? Бидний спортод ямар ч аюул байхгүй. Бид нар яг крашлах ч юм уу ямарваа нэгэн осол аваар хийх тэмцээний талбай дээр шүү. Бид нар Улаанбаатар хотын Гудамд болоод дрифтийн зам талбайгаас бусд газар өөрсдийнхөө машиныг ундаггүй. Осол аваарыг ямар хүмүүс хийдэг вэ гэхээр самбаачлах хугацаа муутай хүмүүс л хийдэг байхгүй юу? Тэгэхээр дрифтийн спортыг сонирхоод эхлэнгүүт самбаачлах хугацаа маш өндөр болчихдог. Ямар нөхцөл байдлаас яаж гарах вэ? Яаж жолоодох вэ? Тэр болгон дээр хүний нөгөө өөрийн автомашин жолоодох чадвар нэмэгдэж идэг учраас одоо тийм авто спортод бол бидний хувьд бол аюул байхгүй. Одоо жишээ нь хэр би өнгөрсөн жил 2022 оны 7 сарын 1-нд Дархан аймагт анхны тэмцээн зохиогдсон зуны. Бэлдээл Дархан хотыг зориул, Дархан хотын залуучуудад гоё юм үзүүлье гэж явсан. Тэгээд Дархан хотын гүүрийг мөргсөн. 100 хэдэн км цагийн уртаа очил чигээрээ мөргсөн. Машин бол аюу хэцүү байдалтай болсон. Гэхдээ дотроос нь энийгээ л гарч ирсэн. Энэ өөрөө ингээд бидний спорт бол ямарваа нэг амнаас болоод эрүүл мэндэд бол осол аваар байхгүй гэдгийг илтгэж байгаа нэг зүйл байхгүй. Миний хувьд хамгийн онцгой зүйл бол мэдээж хувийн дугаар 0-9. Миний уралдаг машинууд бүгдөө 0-00 гэдэг дугаартай, ундаг машин бас 0-00 гэдэг дугаартай. Би ямарваа нэгэн байдлаар бусдаас онцгой байхыг хүсдэг. Энэ бол за нэгдүгээрт номероор хувийн дугаараараа онцгой байж байгаа. Хоёр дахь зүйл нь одоо миний энэ машинаас авж байгаа кайфын айгу өндөр болохоор зүгээр тэмцээн уралдаанд олон амжилт гаргаагүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд өөртөө кайфтай машин бүтээхийг айгүй хүссэн зүйлээ олон жил бодсны эцэст 2022 онд бий болгосон. Тэгээ одоо бий болгосон зүйлээ дарханд очиод мөргүүлчихэд энэ жил ихтэй шинээр гаргаж ирнэ. Power Festival дээр шинээр гаргаж ирнэ. Гоё юм гаргаж ирэх байхаа. Эмчлийн Power Festival-ыг би юу гэж ойлгож байгаа гэхээр олон улсын тэмцээн болно гэж ойлгож байгаа. Бүгд найрамд Хятад ард улсаас тамирчид ирж байна. Казахстан улсаас тамирчид ирж байна. Оросын холбооны улсаас тамирчид ирж байна. Тэгэхээр энэ бол яг олон улсын хэмжээний автомашиныг хөгжимтэй холбосон бүх автомашин, бүх авто спортыг цуглуулж чадсан цогц том шоу болно л гэсэн асар өндөр хүлээлттэй л байгаа шүү. За, манай VIP автоклубын зохион байгуулдаг VIP автомото фестивал Power Festival болж энэ жил илүү өргөн цар хүрээтэйгээр 6 сарын 1-ээс 6 сарын 4-ний хооронд автоулдааны зохицбор Монголын хамгийн том асфальтын талбай болох автоулдааны зохицбор дээр зохион байгуулагдах чинь. Тэгэхээр энэ тэмцээнд тамирчид маань бүгдөө машин нэргээ сайхан бэлдээрээ илүү их хүчтэй байгаараа, илүү их зоригтой байгаараа бүгдөө яг энэ гоё өөрсдийнхөө гоё юм хобби болсон, өөрсдийнхөө кайф авч чаддаг, өөрсдийнхөө ад жаргалыг мэдэрч чаддаг энэ зүйлээ одоо ирж үзэж байгаа бүх хүмүүст гоё мэдрүүлээрэ, тий? Бүгдөө тэгээд 6 сарын 1-ээс 6 сарын 4-нд болох Power Festival дээр илүү павертайгаар, илүү гоё хүчтэйгээр, илүү гоё ад жаргалтайгаар уулзъя. Бүгдөө ирээрэй.
Баярлалаа.